Сүүлд бид уналтын тухай үзээд дуссан. Адам Ява хоёр эзний эсрэг тэрслэн сатааны талд ороход бүтээлээр бий болсон бүх харилцаа эвдэрч сатан бурхны зорилгыг буснуулсан мэт харагдсан. Тэгэхдээ бурхны түүхэнд байгаа сайн мэдээ гэвэл түүх яаж дуусхийг сатан шийддэггүй. Тэр бурхны бүтээлийг хууран мэхэлд сүйтгэсэн ч түүнд бурхныг дийлэх хүч байхгүй гэдгийг Библи маш тодорхой харуулдаг. Бурхны дэлхийн ертөнцид зориулсан төлөвлөгөө зорилго нь үргэлж биелэх болно. Библийн түүхийн үлдсэн хэсэгт бурхан уналтаас болж алдсан зүйлээ эргүүлэн аварч, эвдэрснийг засаж, замаасаа гажсныг буцаан байранд нь оруулж байгаа тухай өгүүлдэг. Библийн түүх бол авралын тухай түүх юм. Бурхны хайрыг тэр дийлдэхгүй болохыг батлан харуулсан тэр үйл явдал нь хараал дотор гарч ирдэг. Бурхан могойд сатанд ийхүү хэлжээ. Би тэр эмэгтэй та хоёрын хооронд бас чиний үр тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж түүний өсгийг чи няцалнаа гэж хэлсэн. Сатана чи Адам Ява хоёрыг хууран мэхэлсэн ч тэр хоёр чиний талд орсон ч эцэст нь юу болохыг чи шийдэхгүй. Миний төлөвлөгөө үргэлж биелэх болно. Чи нурааж бүснүүлсээр байсан ч эцэстээ Явагийн үр садаас нэг нь гарч ирэн энэ хараалыг болон чамайг дуусгана. Библийн үлдсэн хэсэг нь тэр гарч ирэх үр сад нь хэн болохыг өгүүлдэг. Бурхан сүйдсэн дэлхийгээ авран чөлөөлж өөрийн зориг төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа тухай юм аа. Энэ нь хэдхэн бүлгийн дараа гарч эхэлдэг. Адам Явагаар зогсохгүй бүх хүн төрлөختөн хараалд ор байж бүгдээрээ Бурханы эсрэг тэрсэлдэг. Байдал маш дороотож Бурхан бараг бүх хүн төрлөختнийг үер болгон хайрлагдаг. Бурхан дэлхийг эмх цэгцэнд оруулан гүн гүнзгийгээс өөр юу ч үгүй хоосон байхад нь дүүргсэн шигээ эргээд бүхнийг гүн гүнзгийд автуулан гим нүглэр боснуулагдсныг устгасан. Тэгэхдээ тэр бүхнийг цоо шинээр эхлэегүй. Бурхан үерээр бүхнийг устгасан бол бүхнийг дахиад тгээс оргуу хоосноос эхэлсэн бол сатанд дийлдэгдсэн хэрэг болох байсан. Библиэд сатан дийлэхгүй гэж хэлсэн байгаа. Бурхан дэлхийг цэвэрлсэн болохоос устгаагүй. Тэр хүн төрлөختөнг юу ч үлдээлгүй, арилгаагүй. Тэр нэг гэр бүлийг үлдээдэг. Та нар харин үрж түгэ, олшир тугай. Газар дэлхийг дүүрэх түгэ. Түүн дээр олшир тугай гэж Бурхан дахин хэлсэн байгаа. Бурхан Адамд өгч байсан тушаалаа бараг тэр чигээр нь Ноад хэлсэн. Ноа Адамын оронд Бурхны өрөөлийг дэлхийд хүргэх хүн болдог. Ус далайг бүрхдэг шиг Бурхны мэдлэгийг дэлхийд түгээн дүүргэх ёстой болсон байна. Гэхдээ энэ түүхийг бид мэднэ. Ноа үүргээ биелүүлж чадаагүй. Үер нүглийн хараалыг арилгаж чаддаггүй. Ноагийн үр сад тэрсэлж Бабелийн цамхгийг барьж Бурхан шиг болох гэж оролдон Адам Ява хоёр Эдений цэцэрлэгт худал хуурмагт үнэмссэн шиг яг л адилхан гэм хийдэг. Тэд үндэстнүүд болон тархаж Бурхны төлөвлөгөөг гүйцэлдүүлэхгүй харин хамтдаа үүнийх нь эсрэг Бурхныг тэрслэн амьдарч өөр бурхтыг шүтэн мөрөгдөг болов. Тэгсэн ч Бурхан дийлэгдээгүй. Бурхан Адамын үр садаас нэг хүнийг сонгосон шиг Ноагийн үр садаас нэг хүнийг сонгожээ. Тэр нь Авраам буюу Абрахам байсан. Бурхан Абрахамд ингэж хэлжээ. Тэгээд эзэн Авраамд айлдахдаа чи их нутгаасаа төрлүүдээс мөн ганц эцгийнхаа гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явахтун гэж хэлсэн. Мөн чамаас би агуу үндэстнийг гаргаж чамааг бас би өрөөн чиний алдрыг би агуу болгоно. Чи тэгээд өрөөл болтугай гэж хэлсэн байна. Бурхан Абрахамыг хүн төрлөختнөөс бий болсон үндэстнүүдийн нэг шиг болгохоор шийджээ. Агуу үндэстэн болгоно гэж хэлсэн. Тэгэхдээ бусад үндэстнүүдээс ялгаатай байгаа. Юугаараа тэрвэ? Абрахамын үндэстэн нь Бурхны эсрэг тэрсэлдэг бус. Харин Бурхныг зөв зүйтэйгээр хүндлэн мөрөгдөг. Бусад үндэстнүүдийг Бурхан руу эргүүлэн үнэн зөв Бурханд мөргүүлж анхны гол зорилго руу нь хөтлөн тэдэнд өрөөл болох ёстой ийм л үндэстнийг бий болгоно гэсэн. Чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагчдыг би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар өрөөгдөх болно гэв.
Бурхан Авраам дамлалтаа өгөхдөө түүнээс эргүүлж юу ч шаардаагүй тун сонирхолтой. Авраамыг юу ч хийгэж шаардаагүй, зүгээр л Авраамд өөрийнхөө юу хийх гэж байгааг хэлсэн. Ингээд Новагаас хойш Бурхан Авраамаар зорилгоо гүйцэлдүүлэхээр болж байгааг бид харж байна. Тэгэхдээ Бурханы өмнө Адам Нова хоёрт даалгавар өгсөн шигэ Авраамд даалгавар өгөөгүй, харин зүгээр л Авраамаар дамжуулан өөрийнхөө юу хийх гэж байгааг хэлсэн. Бурхан дэлхийг өрөөн дэлхийд хандсан зорилгоо биелүүлнэ. Үүнийгээ Авраамаас төрөн гарах үндснээр дамжуулан хийх ажээ. Авраамийн үр садаар энэ амлалт биелэхийг бид хардгаа. Израилийн ард түмэн Эхлэл номын төгсгөлд Авраамийн гэр бүл 70 хүнтэй байдаг. Гэтэл ном эхлэхэд тэд маш олуула бас хүчтэй болсон байдаг. Гэхдээ тэд Египтийн боолчлолд дарангуйлагдсан байдаг. Бурхан Мосед хэлэн Израильчуудыг Египтийн боолчлолоос чөлөөлдөг. Тэд улаан тэнгисийг гаталж цөлд ирдэг. Энэ цөлд Бурхан анх удаага ард түмэнтэйгээ Синай уулын бэлд уулздаг. Тэнд Бурхан тэднэрт хинбэ гэдгийг нь хэлж өгдөг. Тэдний хинбэ гэдгийг мөн тодорхойлж өгдөг. Би Египтчүүдэд хэрхэн хандаж та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан гэж Бурхан хэлж байсан. Энэ бол Бурханы ард түмэн юм. Түүний чөлөөлсөн ард түмэн юм аа. Хэрв та нар одоо миний дууг дуулууртаа дагаж миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий минийх гэж Бурхан хэлсэн. Бүх газар дэлхий Бурханых, бүх зүйл түүний эрх мэдэл, засаглал доор байдаг. Сатан үүнийг өөрчилж чадаагүй. Гэхдээ Израиль бусад ард түмэн дундаас илүү эрхэм байх болно. Бурханы ард түмэн нь байх болно. Яагаад вэ? Үүнд тодорхой зорилго байгаа юм. Тэд нар тахилчдын хаант улс болох ёстой байв. Бурхан тахилч нарыг гарган тэд нараар Израилийн ард түмэнд өөрийн ерөөлийг дамжуулан өгөхийг зорьсны адил Израиль Бурханы тушаалыг сахиж түүний заасан замаар амьдарч эргэн тойронд нь байсан ард түмэн үндэстнүүдээс өөр байж бүх дэлхийн хүмүүс Бурханы ерөөлийг дамжуулан хүргэх тахилчдын хаант улс болох ёстой байсан. Бүх дэлхий Бурханых тул Бурхан бүх дэлхийн хүмүүсийг ерөөхийг хүсжээ. Израилийн ард түмний мөн чанар бол энэ юм. Тэдний хэн байх нь Бурханы зорилготой шууд уялдаатай байв. Энэ бүлэг хүмүүс ингээд нэртэй өөрсдийн гэсэн дүр төрхтэй болсон. Тэд Бурханы ард түмэн гэсэн тодтголтой болсон. Цор ганц үнэн Бурханд мөрөгдөг цорын ганц ард түмэн болох Израильчууд Бурханы тушаалуудыг сахиж бусад үндэстнүүдийг цор ганц үнэн Бурхан руу дагуулах ёстой байв. Гэвч хуучин гэрээг цааш нь уншвал Израиль Бурханы тушаалыг сахиж чадалгүй, бусад үндэстнүүдээс ялгагдах зүйлгүй болж тэдэнд ерөөл хүргэхийн оронд олзлогдсон цөлөгдсөнийг хардаг. Бурханы зорилго дахиад л бүтлгүйтсэн мэт харагданаа. Гэхдээ Бурхан бол дийлдэшгүй гэдгийг бид санах хэрэгтэй. Түүний зорилго заавал биелдэг. Израильчууд алдсан ч Бурхан Израилаар дамжуулан зорилгоо гүйцэлдүүлнэ. Авраамаар дамжуулан бүр Адамаар дамжуулан зорилгоо гүйцэлдүүлнэ. Авраамийн хүү, Адамийн хүү, Израиль төрсөн Израиль хүн. Гэхдээ ердийн нэг Израиль хүн биш. Бурхан өөрөө хүний биетэй болж онгон бүсгүйгээс төрнөө. Есүс Христ бол Месая, аврагч Христ мөн. Түүгээр дамжин Бурханы бүх амлалт биелж амен болсон. Есүс Бурханы зорилго төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. Есүс өөрийгөө яг л ингэж харж байсан. Есүс үйлчлэлээ эхлэхдээ сайн мэдээг тунхаглаж Бурхан аврах тухай зарыг тараадаг. Тэр ямар сайн мэдээг тунхагласан бэ? Есүс тэр цаг биелэлээ оллоо. Бурханы хаанчлал айсвэ. Гимшиж сайн мэдээнд итгэх түн гэж байлаа. Есүсийн тунхагласан сайн мэдээ нь хаан иргэн ирж хаанчлалаа бий болгож нүглийн хараалыг зайлуулж Бурханы дайсан болох сатаныг ялан дийлнэ гэсэн утгатай байв. Есүс Бурханы зорилгыг гүйцэлдүүлж үр дүнд нь бүх дэлхий Бурханыг хүндлэн мөргөх болно. Би бол усан үзмийн мод. Та нар мөчрүүд хэн миний дотор байж би мөн түүний дотор байна. Тэр их жимс гаргана. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж Есүс Иохан 15 дугаар бүлэг дээр хэлсэн. Хуучин гэрээний туршид Израилийг Бурханы усан үзмийн мод хэмээн дүрсэлсэн байдаг.
Дуулал болон Зөнчдийн бичсэн номонд Израилийг шилдэг сайн усан үзмийн мод гэж хэлсэн байдаг бол Иремья Израилийг Бурханаас тэрсэлснийхэн дараа зэрлэг мод гэмээн хэлсэн. Харин энэ ишлэлд Есүс өөрийгөө жинхэнэ усан үзмийн мод гэж хэлсэн. Тэр ямар нэг зөвөрлөл хэлээгүй. Харин хуучин гэрээнээс иш татаж ярьсан ба хүмүүс түүний хэлснийг ойлгосон. Есүс Израилийн 40 жилийн цөлдөх тэнүүчлэлийг дуурайн 40 хоног цөлд байхдаа Израиль шиг сатааны уруу татлагад уналгүй, харин ялан дийлж чадсан. Есүс өөрийн биеийг 3 өдөрт босгох сүм гэж хэлсэн шигэ энэ ишлэлч өөрийгөө жинхэнэ усан үзмийн мод буюу жинхэнэ Израиль гэж хэлж байна. Түүн дотор байгаа хүн жимс гаргана. Өөрөөр хэлбэл Христ дотор байгаа хүмүүс хамтдаа Бурхны нэг ард түмэн болж энэ ард түмнээр дамжуулан Бурхан дэлхийг аврах ажээ. Христэс салангад байвал бид юу ч хийж чадахгүй. Бурхны энэ авралын ажил түүний зориг төлөвлөгөөний биелэлт нь нүглийн ялалт нь тодорхой бүлэг хүмүүсээр дамжин биелэх ёстой. Тэр бүлэг хүмүүс нь Христ дотор байгаа хүмүүс юм. Есүст итгэгчид юм аа. Тэр нь юудэ байна уу, харь үндэстэн байна уу хамаагүй. Үүнийг Паул ингэж тайлбарлсан. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэгсдийн амьлал мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхтэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдноо. Есүс Адамын эдийн цэцэрлэгт байхдаа Бурхны эсрэг тэрсэлснээс болж буусан хараалыг эргүүлэхээр ирсэн. Тэр өөрийн хаанчлалыг авчирдаг, ноёлж захиргааддаг эзэн лугаа адил биш. Харин зарснар дээр нь буусан хараалыг өөр дээрээ авч Адамынх шиг махан биетэй болж ирсэн. Бид бүгдийнх шиг биетэй болж ирсэн. Эд шидтэй супер баатрих шиг биетэй бишээ. Махан биедээр буулгасан хараалыг бүхлээр нь биедээ амсаж ингэхдээ ямар ч гэм нүгэлгүй амьдарсан. Тэр хараалыг бүр загалмайн үхэл хүртэл бүрэн өөрч эцэгтэй төгс дуулууртаа байсан тул үхлээс амьлуулагдаж өөрт нь итгэсэн хүмүүст мөнх амийг өгөх хэрэгтэй болсон. Адамын чадаагүйг Адамын үр сад болсон Ноагийн чадаагүйг, Авраамийн үр сад болсон Израилийн чадаагүйг, Адамын гимд амьдарч байгаа та бидний чадаагүйг Христ хийж чадсан. Христ энэ бүхнийг хүчингү болгох гэж ирсэн. Тэдний хийж чадаагүйг тэр хийж чадаад дэлхийг нүглийн хараалаас чөлөөсөн. Бид Бурхны авралыг ихэнхдээ зөвхөн хувь хүндэл хамаатуулж боддог. Бид Бурхантай тогтоосон хувийн харилцаа л гэж яриад байдаг. Бурхны авралыг авахдаа түүнтэй хувийн харилцаагаа эхлүүлдэг нь үнэн. Бид ариун сүнсний хүчээр аврагч эзэнтэйгээ болон Бурхан эцэгтэйгээ хувийн харилцаатай болдог. Гэхдээ Бурхны аврал нь зөвхөн хувь хүний аврал байдаггүй. Библийн түүх нь илүү өргөн агуулгатай байдаг. Энэ түүхэнд бид ямар зорилгоор бүтээгдсэн маань ордгоо. Бид яагаад аврагдсан юм бэ? Бид юуны төлөө оршин байдаг юм бэ гэж асуух хэрэгтэй. Христ бол Израилийнхтай, Авраамийнхтай, уналтын дараах Ноагийнхтай, уналтын өмнөх Адамынхтай адил зориг тээж байсан. Христ бол Бурхны алдрын мэдлэгийг ус далайг бүртгэхийн адил дэлхийд даяар түгээх зорилготой байсан. Бид энэ зорилгын дагуу аврагджээ. Бид харсанчлан энэ бол хувь хүний ганцаараа хийх ажил биш. Бурхан энэ зорилгоо бүлэг хүмүүсээр хийлгэхээр төлөвлөсөн. Христ дотор байгаа бид нар Христ дотор байгаа бусад хүмүүстэй нийлээд үүнийг хийх ёстой. Эзэн хувь хүмүүсийг аврахыг зориогүй, харин өөртөө сүйт бүсгүйг, чуулганыг золин авахыг зорддог. Тэр чуулган нь ямар зорилготой вэ? Дэлхийг нүглээс чөлөөлж, дэлхийг анх бүтээгдсэн зорилгын дагуу болгох зорилготой юм аа. Ус далайг хочдог шиг Бурхны алдрын мэдлэг дэлхийд даяар түгэж, бүх бүтээл тэрхүү мэдлэгийг олж авах зорилго юм аа. Библийн түүх нь авралын тухай түүх юм. Тэгэхдээ аврал нь тодорхой зорилготой байдаг. Бид аврагдаад Тэнгэрийн улс руу явхаа хүлээдэг юм бишээ. Бичээст биднийг Адамын шиг үүрэг хүлээлгэсэн гэж хэлсэн. Энэ бол Библийн түүхийн аврал ба чөлөөлөлтийн хэсэг байлаа. За ингээд бүтээл, уналт, авралын хэсгийг бид үзлээ. Харин хэдүүлээ дараагийн видеогоор бүрэн биелэл хэсгийг хамт үзэх болно.